Сайн манайхан MSM Туяа TV-тэйгээ хамт байдаг та нартай маш их баярлалаа. Мэдээж миний бичлэг танд таалагдах юм бол лайк and share мөн subscribe тарахаа битгий мартаарай. Энэ удаагийн влогоор Туяан таадтай маш хэрэгтэй мэдээллийг бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ Солонгос улсад ажиллаж амьдардаг оюутнуудаа. За тэгээ гэрээсээ хаалдаа сэтгэл санаагаар жоохон тавгүйдж байна уу? Ганцаардлах мэдрэмжийг авж байна уу? Дээрээс нь дөнгөж хүүхдэд төрүүлээд удаагүй байгаа те. Гэртээ бас хүүхдээ хараад байж байгаа ээжүүдээ та нар маань бас жоохон ингэ сэтгэл зүйн жоохон доголдоод байна уу? Аль эсвэл хосууд хоорондоо жоохон үл ойлголцоод байна уу? Тэ энэ мэтчлэн бидний амьдралд өдөр тутам болгон харилцаанаас харилцаа нийгмээс авж байгаа янз бүрийн стресс болоод элдв янзын асуудлуудаас болоод бидний сэтгэл зүйн маш их эмзэг байдаг. Тэгээд энэ асуудлыг шийдэх маш гоё мэдээллийг хуваалцъя. Солонгос улсад сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй өгдөг гэдэгт та итгэх үү? Тэгвэл би өөрийн биеэрээ бас энэхүү сэтгэл зүйн зөвлөгөөг үнэгүй авсан хүнийхэн хувьар та бүгдээ бас бяцхан зөвлөгөө өгөх гэж байна. Тэгэхээр дубунгуудун гэдэг дүүрэг байдаг штэ тий. Тэгэхээр энэ дүүргийн Кажу Сенто гэдэг төвөөс гадаадын иргэд болон дотоодын иргэдэд зориулсан үн төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг өгдөг. За тэгээд энэ нь ганцаарчлсан сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүй, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, мөн дээрэс нь хосын харилцааны сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг үн төлбөргүй өгдөг юм байлээ шүү. Солонгос улс маань тэр дундаа Дубунду дүүргийн маань энэ гэр бүлийн төв маань гадаад болон дотоодын иргэдийн сэтгэл зүйг маш чухал чухалчлан үзэж үнэгүй сэтгэл зүйн ийм гоё зөвлөгөөнүүдийг өгдөг юм байлээ. Тэгэд маш олон хэрэгтэй сургалтуудыг мөн бас сэтгэл зүйн зөвлөгөөнүүдээс гадна бас явуулдаг юм байлээ. Тэгээд энэ талаараас мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол та доор гарч байгаа утсаар холбогдоорой. Мөн тэгээд би сэтгэл зүйн зөвлөгөө бас нэг удаа аваад үзэхэд зүгээр болов. Би бас жоохон сэтгэл зүйн маань ингээд тавгуутаад байна. Би ер нь жоохон ганцаардаад байна. Эсвэл миний би яагаад ч юм өвдөөд байна гэд та яг өөрийгөө жоохон мэдрээд өөрөө нэг л биш болоод байгаагаа ойлгож байгаа бол заавал энэ зөвлөгөөг аваарай гэж бас та бүгдтэй хэлэх байна. Мөн дээр нь орчуулагч нь бас үнэгүй байдаг шүү гэж хэлэхэд бас таатай байна. Сэтгэл эрүүл бол би эрүүл гэдэг гоё үг байдаг. Тэгэхээр үнэхээр сэтгэл зүй гэдэг бол хүний бүхий л ажлын чадамж, бие дэрэгтний эрүүлгүй байдал, сэтгэн бодох чадвар, гэр бүлийн харилцаа, үр хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа гэдэг маш олон зүйлдтэй нөлөөлдөг учраас тэгээд би маш олон бас охтуудын тийм постуудыг харж байсан. Сэтгэл зүй жоохон тавгүй байна. Би үнэхээр ганцаардаад байна. Яхаа мэдэхгүй байна. Гэрлүүгээ хармаар байна. Шантраад байна гэсэн. Тэгээ ганцхан охтууд гэхгүй энэ бол хүүс юусаа хамаагүй эрэгтэй эмэгтэй хинч та ямар ч насны хүн та энэхүү сэтгэл зүйн зөвлөгөөг авах боломжтой. Тэгээ таны хэлний төвшин хараахан хүрэлцэхгүй гэж та бас бодож байвал яг ийм мэрэгжлийн сэтгэл зүйн зөвлөгөөнүүд дээр орчуулагчтай авбал илүү их зүгээр идэх санагдсан. Тэгээд биний хувьд бас орчуулагчтай авсан шүү. Тэгээд маш сайхан мэдрэмжийг бас аваад өөрийгөө бас маш гоёор ойлгож хайрладаг юм байлээ. Мөн дээрээс нь Солонгос улсад маань ажиллаж амьдарч байгаа гэр бүл, залуучууд, бага насны хүүхдүүдтэй болон ер нь өсвөр насны хүүхдүүд гээд бүхий л насны монголчуудтай зориулсан бас сэтгэл зүйн юм төв байдаг. Тэгэхээр гэр бүл, хүүхэд сэтгэл зүйн төвийн хамт олон болох бүгдээрээ мэрэгшсэн юм мэрэгчлэтнүүдээр бүрдсэн юм гоё баг хамт олонтой наамуу төвийн бас сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг бас та бүгд маань бас сонирхоод пэйжээр нь орж аялаарай. Тэгээд энэ наамуу төвийнхэн маань болохоор энэ Дубунго дүүргийн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг энэ сэтгэл зүйч нартай бас ажлын холбоотойгоор хамтран ажилтдаг юм байлээ. Тэгээд маш гоё санагдсан надад. Тэгээд яагаад ер нь бид нар юм сэтгэл зүй гэдэг ямиг мэдээд идэг мөртлөөсөө яг иймэрхүү зөвлөгөө иймэрхүү зүйлүүдийг ярьсан зөвлөгөө өгсөн маш олон нэвтрүүлэг янз бүрийн зүйлүүдийг үздэг юм бэ гэж бас бодогдсон. Тэгээд бүгдээрээ хамтдаа бас өөрсдийнхөө сэтгэл зүйг жоохон ажиглаад үзээсэй гэж бас миний зүгээс та бүгдтэй бол хэлэх байна. Тэгээд ямар ч насны хүн байж болно шүү дээ. Сэтгэл зүйн асуудалд орсон өсвөр насны хүүхдүүд ээж болно, айлсвал ахлах сургуулийн хүүхдүүд ээж болно, оюутан залуучууд ээж болно. Гэр орноосоо гараад холдоод эсвэл гэр бүлийнх нь хүмүүс нь Монголд байгаа ингээд ийм байгаа гэр бүлийн хүмүүс ч ээж болно. Тэгэхээр ямар ч нас хүйсний хин ч байсан гэсэн сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг бол үн төлбөргүй авах бүрэн боломжтой. Та цэнхэр
өндөр үнэлэхтэй л бол энийг бол авах бүрэн боломжтой юм байлээ. Тэгэхээр доор гарч байгаа утсаар холбогдоод тэгээд танд ингээд одоо линк явуулах бүртгэлийн одоо линк явуулдаг. Тэгээд тэрүүгээр нь ороод бүртгэлээ хийлгээд маш их очиртай байдаг болохоор нэг 2-оос 3 сар орчим хүлээж агаад тэгээд ийм зөвлөгөөнүүд авдаг юм байлаа. Хамгийн гол нь 7 хоногт нэг л удаа зөвлөгөө өгдөг болохоор яг тэр цагаа маш сайн одоо бэлтгэлтэйгээр очоод таслахгүй байхыг хичээгээрэй гэж бол хэлэх байна. Хүн яг ийм үе дээр нэг тийм докторгүй хин нэгэнд яриад уудлах гэхээр нэг жоохон санаа зовоод эвгүй мэдрэмжтэй нэг ярьж болохгүй ч юм уу эсвэл нэг хитрхи нэг юм айгүй хүндэрсэн ч юм уу те мэдгүй яг ингээл нэг юм зүгээр энгийн амьдраад байгаа төвшнөөс арай ондоо байгаад байх юм бол өөрийгөө таас би жоохон сэтгэл зүйн манд доголдоод байна уу даа л гэж бодох хэрэгтэй юм байлээ. За тэгээд хүн болгоны амьдралд янз бүрийн одоо трауманууд одоо те хүүхэд насны траума ч юм уу аль эсвэл ямар нэгэн сэтгэлийн шархууд үлдснээс болоод хүмүүс бол янз бүрийн байдлаар бол ийм одоо драматай ч юм уу сэтгэл зүйн асуудалтай болох одоо зүйлүүд бүрддэг юм байлээ. Тэгээд ер нь гадаадад нэгээс дээш жил амьдарч байгаа хүн болгон эх орноосоо хол байгаа нэг тийм сэтгэл зүйн одоо өөрчлөлтөнд орсон байдгийн байлээ гэдгийг бас та бүгдтэй бол хэлэх байна. Тэгэхээр бас сонирхоод үзээрэй. Өөрийнхөө төлөө нэг алхам хийгээд үзээрэй гэж хэлэх байна. Тэгээд эцэст нь хэлэхэд болохоор хамгийн одоо зөв хамгийн одоо үнэтэй мөртлөө үнэгүй байдаг нэг одоо өөрөө өөрийгөө эмчилдэг нэг зүйл нь болохоор хуваалцах юм бэлээ. Ерөөсөө та өөрийнхөө болж байгаа бүхий л процессыг нөгөө сонсож байгаа хүн чинь таныг үнэн сэтгэлээсээ сонсож байна уу? Аль эсвэл зүгээр л сонсож байна уу гэдгийг нэг ач холбогдол өгөөлгүйгээр зүгээр та өөрөө өөрийнхөө сэтгэлийг хуваалцаж гадагшлуулна гэдэг бол хамгийн чухал. Тэгээд харилцаанд орох хэрэгтэй юм бэлээ. Ерөөсөө ганцаараа байгаад нэг юм бүгээд ээж ерөөсөө болохгүй. Тэгээд ганцаараа амьдраад байдаг хүмүүс маань нэг тийм жожгор болчихсон ч юм шиг те эсвэл хүнтэй цуг амьдрахаар нэг тийм тасан зохицохгүй ямар нэгэн асуудал үүсгээд байдаг. Энэ бүгд маань бол бас сэтгэл зүйн асуудалд орох гээд байгааг юм бас илэрхийлээд юм байлээ шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд дээр нь бас бясалгал хийгээрэй гэж та бүгдтэй бас хүсэх байна. Бясалгалыг хэрхэн яаж хийхээ мэдэхгүй бол интернетээс бас мэдээлэлүүд зөндөө байдаг. Магадгүй та бас манай сургалтын төвийг бас сонирхоод үзэх юм бол манай галбиржуулах хичээлд бээр маань йогийн хичээл, бясалгалын хичээл те мөн стресс тайлах, зумба, аэробик, бүжиг гэх мэтчлэн кардио дасгалууд гээд таныг одоо чөлөөлөх тийм маш одоо олон төрлийн хичээлүүдийг бас заадаг. Тэгээд үнэхээр цаг зав нь болоод сонирхож байгаа хин нэгэн хүн байх юм бол бас манай хичээлийг нэг удаа яриад үзэж сонирхоод үзээрэй. Тэгээд суугаад үзээрэй. Тэгээд бясалгал гэдэг бол өөрөө маш их тийм сэтгэл зүйн тайвширлыг олгоод өөрийгөө хайрлж, өөрийгөө сонсдог болдго юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө аваад шууд ингээд гоё болоод тэгээд дараагийн одоо маргааш наснд л шинэ хүн болж байгаа асуудал ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ бүгд бол одоо зөвхөн таны гарт байдаг учраас зөв дадалтай өөрөө өөрийгөө зөв одоо олох нь чухал шүү. За тэгээ бичлэгтэй минь хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Мэдээж миний бичлэг танд таалагдах юм бол лайк and share мөн subscribe дарахаа битгий мартаарай. MSM Туяа TV-тэйгээ үргэлж хамтаагаарай. Та бүгдтэй хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцах болно. Дараагийн бичлэгээр уулзлаа тэр баярлалаа. Баяртай.